Мандухайг хатан хэмээн нэгдүгээр чуулга. Хаан төрийн ураг. Мандухай мандуул хааны хатан болохоор явахын өмнө өөрийн сэтгэлд үн болгонтой уулзсан хагцаж байгаа сэтгэлийн уян. Би чамайг ирдэг авахгүй яав. Одоо их яах вэ? Баруунгаар тутаж очих уу? Дөрөн ойрд дааж орох уу? Та бид хоёр хожигдсон. Хашаач явах нэрийг бид. Хааны уурган урд хоёрын очоо. Хааны орд ночлаач. Хайр сэтгэл минь тэнчүү. Хасрын үс, хааны үсэд яасч диглэгдэхгүй. Иргэчийн иргэчнээ үздэй. Үздэй. Яасан зүгдэхгүй. Вата! Эцэг. Бэрх цаг. Хараахан нас би гүйцэж амжаагүй мандухай хааны ордонд очиж амьдын там бомжээ. Хаан таныг настаа ёстор сарабы хэмээн намайг зайлшгүй. Та бас энд Тэртээ тэргүй хөх болсон хүн ёстор ямар хэм байгаа юм? Хаан онцоо хэмэж таныг шахах гэсэн. Хаан чинь эцэг ихтэй хэрэгтэй байл. Хаан бол хүүхэд дөрүүлэх хэрэгтэй байх. Гэлээч хааны удам тасарнуу байна уу? Надад ямар хамаа байгаа юм? Та гэж бодож болохгүй. Хаан таны сэтгэлийг бодож багасаа ижил тасад болсон боргочтой чуулсан. Та юу хийх вэ? Нэр боргоч гэрчлээ гэж юу? Чи сайн явчих уу? Хааны хатан болов. Жавлын надад өгч байгаа юм. Тэр хатаа. Тэчгүй. Таны би чинь зүгээр. Би яриач юм. Би зүгээр. Унаас панирэ танийг тосож. Отрах царат яваад. Мөн болов уу? Хаан хальсны маргааш. Мандуул хаан таалал төгсчээ. Харс надны сумны үзүүрт өнгөрчээ. Мандухай төрийн хэрэг толгой дээр нь буухын эхэн үе энэ буюу. Хамаг Монголын хоочдын хэргийг эрхэм дээрээс та бүхэн хооцаг нэг. Сайд миний бие бэлэн таахныхээ сургаалыг сонсохоос илүү эрхэм зүр. Төр улсаа тохинуулж хаан суурьнд суух. Үнэн сурвалж хүнийг олох нь хамгаас чухал байдаг. Эсвэл тайж та юу гэж тунгаана? Өвлөн ихээс төсөн 5 хүний нэг 5 хасрын нүдэн орчны баатар шивүүштэй хүмүүн алдваа. Яа харахгүй. Богд эзний алтан орог өнгөрлөө. Мөнх тэнгэрийн ивэлээ. Төрийн алтан жалаа барихтай төсөн энэ үнд Эрдэнэ яснууд хамгийн өхөн зүйтэй.
Хасрын ус хааны өрсөд ямар тусаж төр ус санихад төвшдгэн засцээ. Төр усаа Франц удаж явснаас хаан ширэг илжээс удаа гүглээ. Төр усаа бодож хасрын үр би өө одныхаа эрэгт өөрийгөө зориулахаас өөр зам алгаа. хааны удаа хааш. Дуугаа идцгаа. Хатны үгийг сонсъё. Та нар чинь хальсаа эдгчэн цуцгаа эдэх ангир мэд хүн төрлөخت араахнууд юм уу? Хааны угсааны хүн байгаа гэдгийг та бүхний сонирт дуулгая. Тэр хүнийг би олж өөрөө хаан үргэлжлэнэ. Чүхэн мантхай миний үчгийг тогтоох ань. Харлаг мөрнсөн үйл ядарах газар мэрэлдэг билээ би. Хасрын үр намайг авъя гэж хуйлаа. Хасрын үрд очих юм бол харин ч муу нэр үлдэж хамаг эвдэрлийн үд нэрдэн. Тусгаар төрийг алдах хаваас түгсэлт миний зүг хатарч тусгаар нэрийг алдахаас юм билээ. Хаан эзний халахуун сүдэрт ханы юм халахуйц хүрвээс хамаг Монголын заяа гомдож ханы юм үргэлдэх бүсүү. Өргөн үүдийг чинь нөртөөлөн бууй. Өндөр босхыг чинь сэргийлэн сууй. Өлцөйт халыг чинь хамгаалан сахий. Өргөө гэрийг чинь өмгөөлөн дахий. Өндөргийгээ сүлт таны өмнө өргсөн тангарахтаа яцхуйд хүрвээс. Өндөр тэнгэрийн нэг үлсэлгүй цаацаа. Өчөөхөн намайг хэсгээ зээлдүүл. Болцоод учрал. Мандуул хаан насан мод болсны дараа Мантухай үн болттой сэтгэл хөдлөн уулзсан боловч Вангийн алсын бодол санаанд нь нийцэлгүй солон одох хэсэг. Мантухайн сэтгэлийн их догтлол тэмүүлэл. Ордны аргалд оролцох юм. Юу болов? Минь ханад хүрээд хөл гарсан. Тэгээд жилдүү бүсийн хүмүүс ирж билээ батлаад байх. Чи наттай уулзнаа баярлахгүй. Мандуулаа ажиж менежер жаргал хийж байна. Тийм үстэй. Ёс төр гэж нэг айхтар юм би. Чи ёс төр гэж яриад байх юм. Би хааны өрөөс нөгөө хааны өвөр шидсэн хатан болсон үний ёс юм биш үү? Чи хаан юм уу? Би хаан болно. Энэ бас эзэнгүй өртөөдлээ. Харин намайг хаан болох чи үгүй юм. Би таныг зөвхөн намайг бодож явдаг гэж бодож байна. Гэтэл та ийм холын бодолтой хүн байсан хэрэг үү? Энэ хүний дотор имэйл хазаартай морь иргэл гэж мэдэхгүй юу? Харин чи надад хаан болох минь тусав. Болохгүй. Хаан ширээнд хааны удмыг хүн суух ёстой. Хасрын үр эзэлбэл хамаг эвдэрлийн үд нэгтэн. Ван танадтай уулзах хэмгүй. Мантхай. Хожмаар авч цааш хошоорыг болооцээ. Би хийсэндээ өрч чаддаг шүү. Төрийн түмэн үйл хэмээх 2 дугаар чуулгар. Төрийн нэг ширээ. Хаан төрийн нэг ширээнд Батмүх Даян хаан суулаа. Их хааны алдар Мандан Бадар тугаа. Үеч хаатан дээрсэхгүй яа. Би яагаад вэ наа? Тэс ээжийн өнөр нэртэй байх юм. Та үлдэрч дуртай юу? Дуртай. За эртээ өртний цагт
Он цаг өнгөрөн одож Батмунх Даян хаан 90 цент хүрлээ. Яа матха. Яасан? Үгүй. Би зүгээрээ харин хэвлэгдэх байгаа үрмэл зүгээр байгаа хэмээн санаа зовж байна. Хүү төрхнөө дээ. Хүү төрөхгүй бол яах вэ? Хүү төрнө. Хээ! Хүү төрнө! Нэгэн үзүүр сэлбэл Мантухай гадан 2 хүүгээ төрүүлээ. Их хүний жаргал идэлсэн тэрхэн мужид унган багын сэтгэл болсон үн болд вон орж ирлээ. Үн болд Мантухай хайрын их тэнгэр сэтгэлийн их чигүүр Мантухай үн болдын мөнхийн цагаан хум билээ. Би энэ хоёр сайхан ногоон үрдээ ус болт тэр болт хэмээн нэр өгнө. Ватаник гэргэж би мэдээд байсан юм ба. Мантухай. Энэ өдөөсөөш би чиний жаатны чинь үзүүр сэлэмний чинь нийт очив. Харин аливаа хэрэг тохиолдол надад хэлж болж байна.
Сайн байцгаана уу хүүхэд багчууд минь. Өнөөдөр би та нарт Монгол ардын үлгэр, цэцэн бэрийн үлгэрийг ярьж өгөх болно. Та бүхэн минь анхааралтай сонсоорой. Эртээ урлагийн цагт тэнэг хүүтэй хаан амьдран суудаг байжээ. Тэр нутагт бас үнэхээр цэцэн охинтой хаан өвгөн амьдардаг байжээ. Нэг өдөр хаан өвгнийг дуудаад үнсэн жөдөр загнах тушаал болов. Өвгнийг аруу. Хаантны амрыг альхыг. Харц буурал өвгөн би таны зарилгаар ирлээ. За. Өвгөн чи маргааш гэхэд үнсээр чөдөр зангидаад өдөрч биш, шөнч биш. Ийм цагаар тийм. Хувцасгүйч биш, хувцастайч биш. Явж ирээд. Тийм. Замтайч биш, замгүйч биш. Явж ирээд. Гэртэж биш, гадаач биш. Тийм газраас надад өг. Харин чадахгүй бол толгойгүй гэж мэдэрээ. За хаантаа болгоё. Өвгөн яхаар ган болохгүй бодон арга ядаж огноосоо асуулаа. Аха, идэ. За. Tell. За охин минь. Хаант надад нэг айхтар зарилэг буулгалаа. Үнсэн чөдөр зангидаад өдөрч биш, шүж биш цагаар тэгснэ замтайч биш, замгүйч биш газраар яваад хувцастайч биш, хувцсгүй явж ирээд гэртч биш, гадаач биш. Тийм газраас надад өг гэж байна. Гэхдээ аав нь одоо яадаг байгаа мэдэхгүй. Аава. Та өөд санаагаа бүүж хэлээ. Охин нэг арга бодож оллоо. Та уулууд мордож гараад уулан өвс түүгээд ир. Маргааш нь өвгөн охиныхоо заасан наргаар хааны өргөнд явж очлоо. Хаант минь. Өвгөн чи хаан байна? Хаант минь би эрдэж биш, гадаач биш. Харин нэг хан буур хоёрын завсрал байгаад байна. Өвгөн хизээрв? Хаант минь би өдөрч биш, шүнч биш. Харин үүрээр л ирлээ. Чи агуур явж ирсэн. Хаант минь би замтай газраарч биш, замгүй газраарч биш. Харин нэг муу замын далангаа арил яваад ирлээ.
Яасан мó? Аргатай үг юм бэ. Чи тэгвэл өмсөж ирсэн. Хаатан би хувцастай ч биш, хувцсгүй ч биш. Харин нэг мó хорн нөмөргөл нөмрөөд ирлээ. Мó өвгөн. Яасан аргатай байна. Яа тийм билээ те. Тийм. За өвгөн. Өгшин буурал. Маргааш би танад очино. Анхааран тэгэхэд эр үхрийн сүгээ илхэн дараг бүрээд тавьсан байгаарай. Харин үгүй бол толгойгүй гэж мэд. За хаата. Болгоё. Манай хаан болохоо байжээ. Одоо яа нэлээ гэж зөвхөн дөндөө очиж хааны зэрлэгийг хэллээ. За охин минь. Өнөө хаантан чинь бүр болохоо байжээ. Ир үхрийн сүгээр илгэн тараг бүрээд аваад ир гэж байна. Аав нь одоо яадаг вүлээ? Тэр гайгүй аав минь. Охинд нэг санаа бай. Маргааш нь охин аавыгаа арга төшөөлнө суулгаж хаяа хатвчаа ноноод байж байдаг. Хаан ирлээ. Хаант барилаа. Нохор. Амгалан барилж явно хаантан минь. Амглаа. Манайд харин хүн зочилж болдоггүй дээ. Танайх чинь хүн зочилж болдгүй. Яаж ч гэсэн айл юм те. Харин тийм ээ хаантан минь. Манай аав харин саяхан амаржаа да. Амаржаа да. Ир хүн хүүхэд гардаг билүү? Харин тийм ээ хаантан минь. Ир үхрийн сүгээр илхэн тараг бүрж болдог илүү. Ингэж хэлүүлээд хаан өгдөөгүй гэж байлаа. Яасан цэцэн бүхэн бэ гэж бодоод цэцэн бүхний үүдийн эхнэр болгож авч өглөө. Ингээд хаан хэдэн сарын дараа хүүгээ цэцэн бүхэн аваад ухаан орж байгаа болов уу гэж бодоод дуудан хэлв. За хүүмэн хаан авдаа хойнурдаа 2 толгойтой морийг тохож өг гэж хэллээ. Хүү заа гэж гараад хойнурдаас нь 2 морийг зүрүүлж авахаа олон жирийн тастаад бүрий идэв. Хинэрэн гарч ирээ иртэлээ. Манай аав намайг хойнурдаа 2 толгойтой морь тохож өг гэлээ. Би тохоод ядчихлаа гэж аваатай хэлтэл. Та бос гүн тохоод очих гэж хэлв. Хэлсэн ёсоор нь уяа хаан аавдаа үзүүлтэл хаан аав нь ихэд тоолон хэн хэлв. Аавдаа гүн тохоод махчнаад гэж хэлв. Хөвгүүн заа гэж гараад хамаг хотгор модонсоо бүгдийг түймэрдээ тун харагдлаа. Хэн гарч ирээ. Намайг модон хайсанд махчнаж өгөөч гэхэд би ядчихлаа. Гэтэл авгаа нь ягаан шоронд магшилж болгоод авч ороод үзүүлчих гэж хэлв. Нэр ёсоор нь үйлдэл хаан аав нь ихэд таахан. Миний хөвгүүн цэцэн аваа сайн хаан орчээ. Миний хүү дээд хэрэгтэй болсон тул хаан суурин сууж хамаг түүнийг захирч чадах болно гэж бодоод сэтгэл амар ангөрөө хөөж яв. Ариусан нөхөд мэдээлэл аваад гэж байна. Манай улсад дагаар орохыг тушаасан бичиг хийж өг. Хаантан минь.
манай нутаг хушууныхан хүн улсуудад итгэхтэй бэрх иргэд байдаг юм аа. Тиймээс би өөрийгөө эрүүл саруул эсэн мэнд байгааг бичсэн загтлыг илгээ. Ёсоор бол Тэр хоёр илч хурч очоод нөгөө бичгийг өмнө амтанд үзүүлжээ. Олон амтан үзээ нүүн манайхан жаргалтай байна гэж хэлэлцэж байтал гэрэн гадаа байж тараад нөгөө бичгийг уншиж гинэ. Тэмнэ сонсож бай. Та нар хаан авыг жаргалтай байгаа гэж бодож байна уу? Харин миний хаа бол үгүй. Хаан ав зовлонтой байна. Дээрээ хөх тормон дээвэртэй гэсэн нь тэнгэрийг хэлж, доороо ногоон олохтой гэсэн нь газрыг нь илтгэж байна. Ардаа 10 түшлэгтэй гэсэн нь мутрыг нь нард уйсныг хэлж, үдий төдий хонин шүүстэй гэсэн нь бөөсөрснийг илтгэх босуу. Харин ивэртэй малаа урдаа туухт өнгөсөн нь жаг зэлэнтэй урдаа. Харин ивэргүй малаа ардаа туухт өнгөсөн нь жаг зэлэнгүй ардаа явахыг илтгэж байна. Хар туулайг сахихт өнгөсөн нь чүн явахыг илтгэж, өдөр туулайг эвхэх өнгөсөн нь өдөр бүхийг илтгэж байна хүмүүсээ. Манай нутгийн хоёр савдаг гэж энэ хоёр хүнийг хэлнэ. Нэгийг нь цавчиж унгаагаад нөгөөгөөр нь түш хийж гадарчлуулж явахыг илтгэж байна хүмүүсээ. Ингээд дайчин ирсэн. Аны төлөв бичсэн дөрөв. Хаан авийнхаа аврахаар явж байвал найснууд хараад туулж байна. Хаан авираа авч таан буцаж очиж гинэ. Ингээд цэцэн бэрийн ачаар харин нутагт олцсогдож байсан хаан авыгаа авраад нутагт ам буцаж очиж 60 жил жаргаж 80 жил найрлаж үлгэр амар сайхан дан жаргажээ. Agar tinggirin dulu
mit der Tasche, noch der durch die Bungerwa, mit unserer Kasche. Das wird mir mit Kissen, was ich nur zu sehen nicht mehr. Para Hand hat den Tito, und das ist nicht mehr. Эсэл тооч шаа голын 3 хааны трийг авсан амгаа үлээ. Гурван хаад минь сонсон сойрхноо. Хятадын хаанд гүүнүнгөө хэмээх үзэгсэн охин бийг. Гэвч гисэр гүүнүнгөөг аван оцоор 3 жил болсон гин. Баалбын хаанд бурмуугаа хэмээх охин бийг. Даач балмад чирүүн аштаг индэ. Төрсөн хүмүн өнөхөө төгс. Өнгөнч гигээ тунгалаг. Гинцэг авахыг олохоор 5 жил нисчирсэн даа тавсан. Одоо хүртэл олоогүй гинэ. Халаг гэж.
Хата харин оронд илгээс хараа царай хоёр би. Тэдлав сайн мэдээ өвлөж магад. Төрсөн хүүгийн насан баг цусан шингэн хатантан таамын уужуу тавьширч хайрал. Бүгдээрээ манад очиж найралцгаая. Тэгье. 13 хүн настай алтан гэрэлтэд авгаа авахд юунд нь яарах вэ? Тийм шүү. Өндөр төрийн эзэн гэж их хаантай суулуу би. Өнөө үзвэл дараа буурай. Дэрэгдэж төшөлтөнч тэнэг зүг. Ай. Амин готно. Ээж минь. Ингээ царайд тэр хэлгэрлийн бадалж байх нь юу вэ? Улс гүрэн чамд байж. Авгаач нь хаавна. Тэр яах вэ ээж? Би минь бочор байна. Түр ус минь өргөн байна. Ирэх цагтаа болох л ийз. Гинэн байна да хүнэл. Эрт биш шүү нас чинь. Учрыг хараахан мэдэхгүй байна. Урдаас авгаа явах нь хэцүү. Сосоо ээж. Хэрэг тэрнэ босоо. Хаавь дуу. Хэл өрг гэрэж яваас тэр хэрэг. Adam bilgi so after on Odino ishurun khay Orko mi ikşe Bizim yirtin sağdan Yürü boyni tingirte Boçirti damam Odum olur bitçe Bitimi dağde Yolun daya Noktasız bu beni boynu İşin aymanı Yarım boynu Hazır kafamda Korkta bizim sevdiğimiz Kabul bir amade Korkta sevdiğimiz Bir gün tekrar Sağdan yürü boynu tingirte Boçirti damam Oduma vazgeçe Bilgiye dağde Bildim oldu detaya Noktamızı bulmayın Boyarım işi aykote Görüm koyup tuttum uyutlarım Yansın katroda Noktamızı sizin kendini Tamam kendini amate Noktamızı tabi izleyeceğim Bir gün tekrar
гисэр мэрэг хаануудаа гит үгүй гин. Арлангогийн араас яваад бүхэл бүтэн 12 жил болсон гин. Ард нь үлцэн оромгоо хатан үзээд ханашгүй. Үнхээрийн төгс үзэгсэнтэй гиндэ. Хүрхсээ эрстэй бол хүлэг морьтоо сойдхоо гин. Хүчит ирсийг одоохон ирэхээ. Байс. Өөрөөр хэлбэл улаалтан тэмцэхэд хүчин мөксд аваа. Энэ жил бэлдээд хойд жил чиглэе. Түүний хойтон байцгаа. Юу ярина? Онгид дот гэрийн гисэр босоо арайч. Боос юмшний дагуулan ангижирсан босоо битнээс. Тэрсүүд эргэсрээ. Үдэсэн талныгээд алтын гэрээ төгөөд авчирсан. Наадах чинь зөв. Одоохон хөдөл. Гисэрийн дийцгөө боловч 32 баатар хүчтэй юм лээ. Зөний төшмөд юм уу? Зөрөө бахад бороотой. Ихэс дээдсийн төгөл өөрсдийнхөөрөө соёрцоо. Энэ төрийн их мөх яваа. Энэ мэрэгний гав явсуу. Хин түүнийг хэлээ. Сорогтож байл. Эцэг өгөөч таваагүй мэрэгний үгийг би давж зүрхлэшгүй. Тэгвэл би өгтөгөө. Хатадаа минь. Түмэнтэй миний буруу. Одоо бүх юм чинийхээ болтугай. Үргэд бат. Аашаа. Бох зэрэгэ. Баруу дэшилгээ. За. Хар уус хөөрөн хурдаж дигийн тэнгэрийг бүрхүү болцшгүй аюулаас бид сэргийлэх хэрэгтэй. Ачид гисэр минь алсаас хурдхан ирээсэн 32 баатар юу маань бэлхэн айх хэрэггүй хатан минь. Шарай голын цэргүүд бидэнд халдан ирэв. Мох цэргээ дагуулan ойртож байна тэд. Хүчит дарслан бид аянгийн дуунаар ухтан хорт гайсныг сүнээ. Мох цэргийн дөрөөч отран сүрч мөгөндөө. За зэрч яах вэ? Аргууг хаяа болов. Түүнийг орхив. Энэ уудам дэлхийд өөр хатан олдох л үз. Хаан хүнгийг атлаа. Ийм уйлхай буй чи. Ил бод оройч чинь эртгэм мэдсэн ч болоосай. Учрыг сонсоо. Уйлхай чиний үйл сонсож би юугаар хийх вэ? Ухаан санаар тэнэг мохог бол биз. Халаг. Тэргээ татан байлаач. Хүнээс гадуур хэрцгий. Би яана. Яв. Хаах минь сос. Хамаг баатруудын минь хяаны хятав тэрмүү баатар. Одоо би яана. Чи энэ мэд үйлийнхаа буюу. Бүү үзэг. Тэртээ олт хэлтугай. Чи юу үзсэн бэ? Тэрсүүд хэрэгсрээ би ирсэн гэж сонслоо. Намайг хайртугаа гэсэн хоосон өгүүл биз. Тэднийд бих байхад манаас гох байх босоо. Одоо яана бэ дүүмэн? Бүх зэрэг хоошоо. Чи ийм дорой боёо. Дэсний хүн гүцвэс харгууны нүхэнд толгоогоо шургуулв тэр. Ном сумнаас авахуулаад өндөө хүртэл надад тайлж өглөө тэр мөр. Гэвч энэ бол нэр цутай цотн ноён. Талдаан оруулбал бидэнд ашигтай босоо. Хэдий хүний мовч урман гэж байх уу? Өршөө хаат минь өршөө. Мөхөс би бүсэл зөвлөг оёл биелүүлье.
Гаарсан хүн шиг тавьчих. Халуурсан хүн шиг авч идэх нь юу? За, гаарсан хүн шиг биш ээ. Халуурсан. Үгүй. Йоо, айхтал. Хүсэл зорилгоо би гүйцэлд үли хаадмын. 32 баатрыг аргалан гоо сайхан оронгоог бидэнд өг. Дараа нь та бид лугаа мөрд хэрэгцэн. Таны айлцнаар болтугай хаан. Сохор доглон дайртай адуу 9 төмнийг надад цүрэг болгон гээл. Уг хэрэг бүрэн гүйцмэгц учир юуг эзэлмэн мэдтүгэ. Би арга мугаа гівчрий. Инээлч байна уу та нар? Муу нэрт цотон ноён би галзуу амыг тулдаж 3 хааны бүх зэрэг зугтав. 9 өдөр хөөхөд 9 түмэн агтаад идгээ. Хураагаар би авч ирлээ. Ах их штүү зэнра. Манайд очиж цингэнүү. Нэг л зихтэй байна. Аюулайсан биш үү? Хүн явуулж багцал. Яагаад? Шараагоодын бух цэргүүд ирж явна. Зар хүрэж амжихгүй. Ганцаар боловч халуун зүрхээ өртгөө. Уухаа! Оргуугаа гэдэг нь та юу? Цагаан гэр таны хүү, алтан гэр би бэр. Амар гэр чинь болно за. Ариун тасаг гэгээдтэй зөхөл болог. Алтан сарна үлбэттэй зөөлөн болог. Үүндээ үр залран дөрөв өндөс гарцгаа. Aju! Тэр бодлоо энийг авчир! Өөрийн гараа! Би өнөө! Дараа ийм хүнд эр бэр гаргах юутай муухай билээ. Эрэлхэг баатар бүхэн эмийн хөвлөд бүрэлдэн гарч энэ дэлхийд мэндэлдэг болсон. Оромгоо хатны хөвлөд архин бүрэлдэн гарч хаан ширээг минь залгах хөвтэй юу чи алтан гинт хөвгөө. Тэнгэрийн гурван хөвгүүд минь ээ. Өчүүхэн миний зүгээс барьж буй өдийхэн мөргөл билээ хаад минь. Оргонбуга хатан маань мишээгүй гүцэн. Хинч үл баясах тун. Чадчих хүрвэл хатан маань инээлгээд байл. За,
Би нэг үзээд алс тийм үү? Хад газрын энэ хатагтай холоос ирэхтэй та нарын зэвчин тасарч головч зэврэх үйдэл. Инех байх та. Алуу, инээцгээ. Хатан манд байсаж байна. Бааварцаа! Бидэггүй бохоод инээ байсыг очир юу? Боцор болоо үгээр хараа байгаа босоо энэ. Автаахан энийг чилгаад. Бац мартууга. Би танарт нэг юм үзүүлье. Гисэр хаа. Амрыг нөхөд минь урагшаа! Шарын голын гурван хаан мацтугай. Шарын гурван хаан Гисэр хаан мацтугай. Эрдэм номыг өргөөж шалган судалжээ. Хүмүүст таваг ярьдаг төс суралцаж их болсон 6 зүйл хамаг явдлыг төсөйг тул эрдэм номыг ороод гэж хармайдаг байлаа. Тэрний дундаас нэгэн байдаг. Өөрөөр хэлбэл царцаа гоцтой намжил гэдэг аж. Царцаа намжил номын ёсыг зөрчиж илтгэх төртөн сахил санаараа алтан зүг битэж эрдэм номондоо анхаардаг юм байлаа. Тэр цагт бурхан багш номын өргөндөө заларч хурал номондоо хожигдож ирсэн. Царцаа намжилт хандаг ийм хэлв. За намжилт минь. 3 жил ном үзээд юу ч хийсэнгүй. Одоо нутагтаа буцсан. Царцаа намжилт үүнийг сонсоод багшийнхаа өмнө сөгдөн байж буй. Багш минь ээ, би хүрээнд 3 жил номын дуу сонсчоод мэн жоншид сурлагыг буцах надад даан чичвэр байна. Намайг битгий явуулаач дээ. Чамд одоо ном заахгүй. Чуусаа сурахгүй нь тодорхой. За тэгвэл багш минь та сүүлийн сургаалаа айлтаач. Замдаа тохиолдсон бүгдийг ажиглан тогтоогоод явбал тэр л сайнасаа ирдэн болов. Одоо яа. Царцаа намжилт хөдсөн дээлээ хөөргөн бүсэлж хөмөн гутлаа тахлан өмсөв. Амандаа унших ганц ч мэнгүй олсын зам гараад явлаа. Гэтэл нэг бараа шүү. Ваа гэсэн хажуугаар нөхөр. Царцаа намжилт бараа шүү харж байснаа. Багшийнхаа сургаалыг санаж энэ тохиолдсон явдлыг тогтоон бараа шүү. Ваа гэсэн цааш явлаа. Царцаа намжилт яваад лэж. Түүний хажуугаар харин 2 зэрэг жорон гэдэг үрхийг харуулсан.
Намжил түүнийг бас л тэжиж аваад хоёр зэр жорон гэж үгсээр явж байтал хоёр хулган нөхнийхээ аман дээр суучгаад шороо малтан буур гэж байхыг харлаа. Царцаа намжил түүнийг бас л тогтоон аваад хоёр хулган газар малтаад буур гэсээр цааш явлаа. Ингэж явтал нэг гахаамаа хатсан хятад худалдаачтай ярилцжээ. Царцаа намжил ихээгүй үсэж явсан учраас гахаамахыг үзээд арааны шүүс нас гарч авахыг гэсэн боловч хятадд мэдгүй учраас гимийл бах ямар үдэг төгөөгөр асуусан худалдаач хятад хариуд нь хоёр гараа орох сунгаж нэг тэрэг мэд цал авчлаад дараа нь алдаж дараа нь эрхийн хуруугаа гоцолгоод эцэст нь чигчигээ гоцолгожээ. Энэ нь хүний тэрч багтмааргүй тарган уртаараа алт ийм сайхан бах байна. Авбасан. Харин авахгүй бол муу. Гисэн тохио байсан боловч царцаа намжил даанч учрыг нь ойлгосонгүй. Харин уул тохио дүүрэж яг л тохиж чаддаг болоод цааш явлаа. Яваад л байж. Явсаар байтал нэгэн баян ханых байж. Тэр газрын хүн хамаагүй бэлчиж явж байхыг хідэн төшөглөн орчдээ барьж аван хааныхаа өргөнд хүргэлээ. Хаанхыг хийгч нь үү? Би хүрээнд 3 жил намын дуу сонсчгаад багшийнхаа айлцсанаар нутаг уцаж яваад лам байна. Хүрээнд 3 жил суусан гэдгийг нь сонссон хаан намжлыг лав их номтой мэрэгэн төргөн хүн байх хэмээн бодож. За тэгвэл ламтан минь надад нэг тус болоод. Хайр татны минь алтан бэлзэг алга болоод ус даяараа хөөтөргүнэг боллоо. Та нэг мэрэглээд өгөөч. Царцаа намжилж маш их өсөж ядарч явсан тул нэг сайн садаж аваад өгье гэж бодоод мэрэглийг зөвшөөрчээ. Тэгээд хаан хэлсэн нь за тэгвэл та нэг гэр байруулаад дотор нь янз бүрийн амттан 5 тансаг идэ зоогддог. Би тэнд 3 хоног сууж мэргэлнэ. 4 дахь өдрийн өглөө орж ирж бүгжээ аваарай. Түшмэн. Царцаа намжилж бэлдүүлсэн гэрт ороод илдэж ууж гидэс гарч авлаа. Тэр агаар нь хаан зүүн гарын төшмөлөө дуудаж ирүүлээ. Мэргэн ламын гэрийн гадаа очиж түүний юу хийж байгааг чагнаад мэдээд гэж тушаал өгөөд явуулжээ. Төшмөлөө ламын гэрийн гадаа ирж чагнахад царцаа намжилж сурсан зүйлээр давтан сууж байгаа нь энэ юмсаж. Баран шувуу ваг. Баран шувуу ваг. Хаанта юу болов? Сая өнөөх ламтан тагнаад очтол бараан шуу гэж явах юм. Бараан шуу гэж намайг ирс сусныг мэдээд хэллээ те. Юу худлаа ярина. Үгүй хаанта. Маргааш нь хаан тэр ламын юу хийж байгааг мэдэж иргээд хатан гүнж хоёроо явууллаа. Хоёр зэр жорон. Хоёр зэр жорон. Хаан. Юу болов? Энэ лам үнхээр хэдэнтэй сүргэн лам хүн болтой. Хаантаа юм бодож. Тайв. Би маргааш өглөө явчихъя. Тэгхүү. Дараа өдрөө хаан баруун гарын төшөөлөө дагуулад өөрийн биеэр ламын гадаа очиод чагнахаар явлаа.
Лам чимээг үйл суугаад байж. Тэгээд хаан шууд хоёрлоо. Энэ лам үнэхээр мэргийн юм бол бид хоёрын гадаа ирснийг лам мэдмээр юм. Дуугаа байгааг нь үзвэл юм мэддэггүй амтан бололтой. Өчигдрийн тагнахаар явсад худал эзнээс зайлшгүй. Гэж газар дээр хуруугаараа бичилсэн ярьж байтал гинэт ламын дуу огцом чам сонслоо. Хоёр хоолгон буур. Хоёр хоолгон буур. Энэ яалтчгүй мэрэгэн түргэн лам юм байна. Тагнахаар очсон бүх хүмүүсийг мэдчлээ шүү дээ. Тийм шүү тийм. Хаан таны төмөн. Маргаашинч 3 дахь үдшин боллоо. Царцааны амжилт сандарч эхэлж гин. Замдаа ажиглаж тогтоосон хідэн үгөө уншчихсан. Хэлэх хийхимгүй юм шиг санагдсан тул хонинтойгоо дүүрэн горил авсан зураад дээрээс нь 3 шаналтаас хийж шамрах түүхий тусдан бэлтгээд түүнийг явуулж гизээ хөлгөж өгөх шийдлээ. Өнөөцтөнгөө уугаад хөвцсөн чинь гидсэн тэлээ тогоон чиний том болж арь тэмцээд гидсээ байж авал тас хийтлалдаж өөрийгөө зэгнэн аргаа барж байж гин. Зүдийсэн мө хог минь чи маргааш өглөө над зүтгэрээ хаглуулахаар ичээн үү? Яг энэ үед хатны бүгжийг хулгайсан бие давхар зарцгүй хүн гэрийнхэн гадаа ирж чангаж байсан тул өөрийг нь хэлж байна гэж бодоод мэрэгэн ламаас өршөөл бухаар авлаа. Хатны бүгжийг би хулгайлчихсан юм аа. Энэ харин би давхар намайг өршөөгөөч дээ. Царцаан амжилт хүүхнээс алтан бүгжийг аваад ий хэлжээ. За зүгээр дээ. Би өөрөө ядуу доодхон болохоор ядуусыг өрөвддөг юм. Би чамаа хулгайлсан гэж хинт шилэхгүй. Танд үнэхээр их баярлаа. Оо, чи ярин дахиж бити хулгай гэрээ. Зарцгүйгönч талархаад хэсэг хүн амтан харж байгаад гүй гарлаа. Харин маргааш өглөө нь хаан бүгжийг асуухаар ламын гэрт орж ирэхдээ царцааны ажил ихэд бэдгэр бүгжийг өглөө. Хаан чихэд баярлан мэрэгэн юм гэж итгээд зэрэгэлдээ хошууныхаа 20 жил ном бясалгаж даан хийсэн лам нартай ном хэлцгийг гуйлаа. Ламчныг нь мэрэгэн төргөө хүн гэж итгүүлсэн учраас аргагүй ихэн зөвшөөрч гин. Тэгээд зарцсан амжилт ном хайцаар баяр ханыг давтлаа. Нөгөө хошуунд чихсэн. Тэр хошууных нь эрдэмтэн намтай ламыг гээд тусдаа гэр бариулан бэлтгэчихсэн байж. Мэн тэмэгч тэр гэрт ороод идэж уугаад сууж байтал тэр хошууны хамгийн их номтой гурлаа. Эхлэн ном хайцаад гинэт ороод ирэхэд хэрэг. Зарцааны амжилт хэлэх үг болцсонгүй. Би л нөгөө хятадаар сурсан байгаа хийж үзүүлээ. Тэгсэн чинь тэр гурлам нэг ч үг хэлэлгүй гараад явчихсан хэрэг. За та гурав цаацыга дарвуу. Хэр их номтой лам байна да. Хаант минь тэр хүн чинь бид мэдийн банднартай ном хаялцах хүн яавч биш. Аргуу үгүй өөдөөс дэлхийн ямар хэмжээтэйг мэдхүү гэж гараа дуугалаа. Тэгснээр та нар алтхан биеэрээ ном сурвуу гэж алдаад хэлээ. Хэрвээ ойлгохгүй сайн гэж эрхий хурууга ойлгохгүй бол муу гэж чихчи урууга гоцоолголоо. Бид энэ зэрэгцэж яаж үл чадам хаант минь өршөө бидийгээ. Тэгээд зарцаан амжилттай ном хаялцахыг хинж зөрхөлсөнгүй. Түүний бүрэн ялалт болоод батжээ. Удалгүй зарцаан амжилт орон нутагтаа бацгаар болж хаанч биелэгс илбэг дэлбэг өглөө. Харин амжилтыг нутгийнхаа зах хүртэл үдэж ачаа бараатай хамт явахаар шийдээд замдаа гарч хэсэг зам хороож байснаа ард нь үлдсэж амархаар суув. Хаан илэргээд нэгэн царцаа ирээд буухад хаан барьж авах гэж олж чадсангүй. Дахиад буухтан дайраа. Бусдуу барьж аваад болчихв. Дахин буухтан дайрч барьж аваад атсан чигээрээ мориндоо мордон дахиж ирээд ламаас асуулаа. За ламт минь миний гарт юу байгааг мэргэлж аль. Ийм хэлгээд зарцааны амжилт яах чаргагүй болоод бүхэндээ хэлхийг шийдэж. За хаантан минь зарцааны амжилт нэг удаа баригдсангүй. Хоёр дахь удаага бараг л баригдах шигсэн. Гурав дахь удаага аргагүй баригдлаа. Одоо үхээ бич.
Гэхэд хаан ламын нэрийг мэддэггүй байсан дээр намжил гэдэг үгийгээр сонсоогүй тул. Нэр л тийм байна да. Ийхүү хэлээд өнөөх царцаагаа гаргаж хаялаа. Ингээд царцаа намжил Эрдэм ном сураа гэж новын багшийнхаа өгд ганцуудаа орсныхаа ачаар өсөж төрсөн нутагтаа гэрээд үнэн цагаанаар амьдарч амар сайхандаа жаргасан юм гэдэг. Эрдэм ном сурахын ач тусын тухай үлгэр энэ болоо. Аруугийн дөрвөгийн урлагийн үзлэгийг тогтон сууж таалан сойрсон та бүхэндээ баярлалаа.
Сайн байцгаана уу багчуудаа. Өнөөдрийн үлгэрийн цагаар боролтой бие эрхийн мэрэгний түүхийг ярих болно. Эрт урдын цагт сүмбэр уулыг дов байхад, сүм далайг шалбааг байхад энэ дэлхийн ертөнцид хачин сонирхолтой зүйл тохиолдож хөх тэнгэрт 7 оноор мандсан байна. Энэ цагийн ихээр нэ. Энэ дэлхийн ертөнцид 7 улаанаар мандаж ард түмэн хатаж өгөх аюул орсон гэжээ. Эргээ хараа чаарвэ. Хаалт энэ энэ би авсан. Миний бие бол бос язгаар нутгаас ирсэн. Хороотой бэргэн бөлгөө. Хаан таны хүслийг хангаж ард толлыг тэн аварха андгаалъя. Айц таны энэ өдрийн амар мөнхлөг айлтхыг. Азгүй муу хуруутай мэргэн хааны өргөд морилдог болоо шивт. Хаантан та тэнгэрт мадсан 7 нарыг надгүйгээр устсан гэж яаж ярьж чадваа? Ихэс дээцийнхээ өмнө гарч ирчээ. Илдвлээ агсардаг хэн бүлгөө чи? Хаантан минь та жоохон аятнуу. Бибээр эрхий хуруунда ирчтэй, элгэндээ цэстэй, халуун цустай. Харсан болгоноо харавдаг. Харсан юм болгоноо ондог. Эрхий мэргэн буюу эрхүүдээ бий билээ. Түр байснараа халтан. Энэ тэнгэрт мадсан 7 улаан нарыг би 7 хоногийн дотор устгахаа танд андгаалсан. 7 хоногтоо тэгвэл би 7 сумаар нэг өдрийн дотор устгах чадна гэдгээ танд андгаалъя. Хэрвээ би чадахгүй бол эрхий хуруугаан тастаад эрх хүнээ байгаад хар ус уухгүй. Халд ус идэхгүй харанхуй мохорд амьдрах амтан болно гэдгээ би андгаалъя. Хэрвээ чиний хэлснээр болох юм бол би өөртөө байгаа хайд охиноож гэргий болсон үгүй. Би өргөсөн тангарахтаа үнэнчээ. Харин та амлалтандаа эзэн байгаарай. Надад зай тавьж өг. Ард түмний сонсоцгоо. Хормос тэнгэр хишхэн хайрлаж аадар бараа орж байна.
Өөч яах нь энэ? Тэнгэрт яасан олон дарбан тавь. Арт түмэн харцгаа. Нүүдлийн шууд ирж байна. Надад одоо харуулах ганцхан хариултлаа. Ханта, их чи сүүлдэх энэ он чадсангүй штэ. Ирхий дээрэндээ ирхий. Хүн бардам гэдэг ийм л аюултай зүйл шүү. Ямай үчтэй. Эр хүн хэлсэнтэй эмээлтмөр харайсандаа шүү гэхэлээ. Эрх юмэргэн би амсан та үнэж гэж. Эрхий хурууга тастаа. Эрх хүнээ байгаад харуу суух. Хагд ус идэхгүй. Харанхуй мохор дөрөх. Амтсан билий би. Эрхийн мэрэгний тавьсан 7 тосом нь сүүлчийн нарыг биш. Урдуур нь халахсан хараацайн сүүлийг онож түүнээс хойш хараацайн сүүл 2 сая болсон ажээ. Эрхийн мэрэгэн хэлсэн ам үгэндээ үнэнч байж одоо бидний мэдэх тарваг мэт амьтан болсон юм аа. Харин тэнгэрт үлдсэн сүүлчийн нар эрхийн мэрэгнээс сайн нуугдаж уулын цаагуур ордог болсон тул өдөр орой ээлж иддэг болжээ хүүхдүүдээ. Иймээс өөр хилэн бардам зан омгоо дийлэхгүй бол өөртөө л гай болдог юм да. Ийхүү бидний борлоо цаг дуусч байна. Дараагийн удаа туулсан цагтаа өөр үлгэрээр уулзцааг авчудаа. Баярлалаа хүүхдүүдээ. Идэмч байна уу? Яа зүрээ манай нэс урлагийн үсгийг хийдэг бистэр ядарчихжээ. 12-5-гийн урлагийн намрыг Тогсон сууж таалан сойрсон. та бүхэндээ баярлалаа.
Hayır, tekin durmaz. Yine tabii dairinde. Hayır, tekin Harvard benim hayat. Benim Allah. Fantastiskt, gute Maschine. Ich kann fantastiskt, gute Maschine. Ich kann Hayır, tekin durmaz. Yine tabii dairinde. Hayır, tekin mutluyuz. Yine tabii Harvard benim hayat. Benim Allah. Fantastiskt, gute Maschine. Ich kann fantastiskt, gute Maschine. Ich kann Hayat tekin durmaz. Yine tabii dairinde. Hayır, tekin mutluyuz. Yine tabii benim hayat. Benim Allah. Fantastiskt, gute Maschine. Ich kann fantastiskt, gute Maschine. Ich kann na 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 na
Pasamos días y yo desesperado y tú contestando, quizás, quizás, quizás. Orada davranışları ülkesinin vücudunu tasdikliyorlar. Ayrıca öğretmenlerin iyisi çemiştiği vücudu zamanı mahsus yaptı. Ultisizler. Sivşli bir çölden ayırt. Arkadaşlar orada tamam.
Thank you.